Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан цагаас хойш Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаар хэлтгэлэг улсын хурлд өргөн барьж байгаа юм. Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 20 дугаар зүйлд комисс нь Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар жил бүрийн эхний улирал багтаан улсын хурлд илтгэнэ гэж заасны дагуу хүний эрхийн үндэсний комисс нь манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлыг жил бүр улсын хурлд илтгэж хүний эрх, эрх чөлөө хамгаалах, хангах талаар санал хүргүүлдэг үлээ. Тэгвэл энэ удаагийн илтгэлд барилгын салбарт аюулгүй ажиллагаа, албадан хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлдэх эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн зарим асуудал, гендерийн эрх тэгш байдал зэрэг дөрвөн бүлэг асуудлыг тусган хандуулжээ. Барилгын салбар дахь хөдөлмөр эрхлэлтийн асуудал, аюулгүй байдлын асуудал, за мөн хугацаа цэргийн албан хаагчид хорих газар ялагдж байгаа ялтнуудын хөдөлмөрийн асуудлыг албадан хөдөлмөртэй холбож манай судалгаа хөдөлмөрийн олон улсын хөдөлмөрийн байгууллагын хүсэл санхүүжилтээр судалгаа хийсэн. Тэрнийхээ үндсэн дээр бас нэлээд асуудлыг оруулж ирж байгаа. Монгол улс 1992 онд баталсан шинэ үндсэн хуулиараа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож хүний эрх хэрэгчлөөг жинхэнэ утгаар нь тунхагласан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүний эрх хэрэгчлээ хамгаалж иргэн хүн эрхээ эдлэх, улс төр эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж энэ хүрээнд үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хүний эрх хэрэгчлөөний асуудлаар дуу хоолойгоо өргөж дэлхийн ардчилсан улс гүрнүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна. Гэсэн хэдий ч хүний эрхтэй холбоотой олон тулгамдсан асуудлууд байсаар байгаа. Улсын их хурлаар хэлэлцгээс өмнө иргэний нийгмийн байгууллагуудаар одоо нодон жилээс эхлээд тийм практик тогтсон иргэний танхимд хэлэлцүүлэг явуулж яаж тэгээд улсын их хурлд хэлэлцэх боломж гарч ирнэ. Хүний эрхүүдийг дан ганц үндсэн хуулиар бус төрөл бүрийн салбар буюу тусгайлсан хуулиудаар давхар зохицуулдаг. Мөн эрхэн зөрчигдсөн гэж үзэж буй иргэн энэ тухай гомдлоо хүний эрхийн үндэсний комисс тандан гаргах боломжтой юм. Буян жаргал лав сөрнөр мэдээллээ. Хоёр дахь юм нь бол одоо хөдөлмөрийн хангалтын асуудал юм. Ялангуяа хувийн хэвшин